байна уу? CPA Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт бид олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролын тухай ярилцахаар санхүүгийн зохицуулах хорооны компани засаглал, комплайнсийн хэлтсийн дарга Авирыг урьж оролцуулаад байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр санхүүгийн боловсрол гэж яг юу юм бэ гэдэг талаар та хамгийн эхлээд бидэнд мэдээлэл өгөөч. Санхүүгийн боловсрол гэдгийг бид юу гэж тодорхойлоод томьёолоод байдаг вэ гэхээр олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг гэж тодорхойлцсон байдаг. Одоо энэ хөтөлбөр албан ёсны бичиг баримтууд дээр. Тэгэхээр суурь мэдлэг гэдэг дотор бид нар ер нь бол иргэн хүн хувь хүн одоо өөрийнхөө болон альсвал магадгүй өөрийнхөө төсвийг яг зохистойгоор удирдах тийм ээ санхүүгээ ингээд зохистойгоор удирдах энэ үйл ажиллагааг л яриад байна л да. Тэгэхээр санхүүгээ зөв удирдахын тулд мэдээж мэдлэг хэрэгтэй болон чадвар хэрэгтэй болон итгэл үнэмшил хэрэгтэй болно. Мэдлэг гэдэг дээр бол за санхүүгийн аливаа төр хэрэгслүүд байна, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байна. За мэдээж даатгал тийм ээ эрсдлээ яаж удирдах вэ, хөрөнгө оруулалт яаж хийх вэ, ер нь ирээдүгээ яаж одоо тэр арай тийм тайван баталгаатай болох уу гэдэг тал дээр тодорхой тийм ойлголтууд мэдээллүүдийг өгч идэг. За чадвар гэдэг дээр одоо энэ мэдээллүүдийг одоо яаж олж авч харьцуулах вэ? Одоо санхүүгийн бүтээгдэхүүн гэдэг чинь одоо жишээл даатгалын бүтээгдэхүүн гэхэд олон даатгалын компаниуд байна тийм ээ. Тэн дотроос яг өөртөө таарсан бүтээгдэхүүн үйлчилгээг яаж болж авах вэ? Тэрэн дээр харьцуулт яаж хийх вэ? Сонголтоо яаж хийх вэ гэж тийм ээ. Итгэл үнэмшил гэдэг нь бол за одоо яг тэр олсон мэдээлэл дээр мэдлэг дээрээ суурлаад яг энэ сонголтоо хийх энэ чадварыг яриад. Тэр сонголт хийснээрээ одоо өөртөө бүрэн итгэлтэй. Жишээлхэд хувьцаа авъя гэж бод хөрөнгө оруулагч хэлбэрээр тийм. Тэгэхээр би энэ компанийн хувьцааг авахын тулд тэр олон компаниудын одоо үйл ажиллагаатай танилцсан, ингэсний үндсэн дээр тодорхой нэг хувьцаа авангууд эндээ би тодорхой хэмжээгээр бүрэн итгэлтэй, үнэмшилтэй одоо сэтгэл ханамжтай байхыг хэлээд байна л да. Тэгвэл санхүүгийн боловсрол ер нь яг ямар түвшинд байгаа вэ гэдгийг яаж хэмжих вэ? Ер нь хүн өөрийгөө хэмжих боломж нь хамгийн зүгээр юм болов уу гэж хардаг. Ягаад тэгэхээр судлаачид бол маш олон ийм арга байдаг боловч миний хувьд бол нэг 10 асуултанд өөрийгөө хариулчих юм бол ер нь бол одоо би өөрийгөө санхүүгийн боловсролын хэмжээнд хаана явж байна гэдгээ мэдэх тийм бүрэн боломж байдаг. Нэг жишээлхэд энэ 10 асуултыг нэг оноогоор тавиад одоо жишээл 1-ээс 10-ын хооронд үнэлээд би 5 6 7 8 тийм ээ энүүгээр бид нар тодорхойлж болдог. Жишээлхэд асуултууд ийм байна л да. Одоо та өөрийнхөө зээлийн зэрэглэлийг мэддэг юм уу? За өдөр тутмынхаа болоод сарынхаа тэр орлого зарлагын тооцооллыг хийдэг юм уу? Төсвөө гаргадаг юм уу? За бүр төсвөө гаргацсныхаа дараа тэрийг хэрэгжүүлдэг юм уу? Гинтийн нөхцөл орлого тасалдаг тохиолдолд танд ийм бусдаас өр зээл авалгүйгээр тодорхой хугацааны туршид одоо жишээлбэл амьдралын хэв маягийг муудуулахгүйгээр байлгаж чадах юм санхүүгийн нөөц танд байдаг юм уу? За бүр энгийн жишээ гэвэл та одоо нэг тогтмол зардлууд гэж ярьдаг тийм ээ төсөвтэй холбоотой тогтмол зардлууд болох магадгүй байрны хөлс, цахилгааны хөлс юм. Энэ төлбөрүүдийг та яг хоцрогдлоггүйгээр тухайн цаг үед нь төлж чаддаг юм уу гэдэг юм тийм ээ. Ийм энгийн асуултан дээр санхүүгийн боловсрол гаргаж ирдэг. Зүгээр судлаачид одоо байгууллагуудын хувьд бол санхүү одоо нийт одоо нийгмээр нь судлаад үзэхээр арай өөр асуултууд тавьдаг л да. Тэгэхээр саяхан олон улсын Оросын холбооны улсад 24 хонд нэг судалгаа явуулсан байна. Тэрэн дээр нэг 3 үр дүн гарсан байна л да. Тэр юу вэ гэхээр нийт оролцогчдын 80% нь ерөөсөө мөнгөтэй холбоотой стресстэй, бухимдалтай явдаг юм байна. 70% нь ерөөсөө зарлага тодорхойлж чаддаггүй. Цалин бол тодорхой тийм ээ. Гэтэл хідэн төгрөг яаж зарчив ямар ч байсан байхгүй болчихдог. За 60% нь түрүүний хэлсэн нэг бид нар аюулгүй дэр гэж машин дээр ярьдаг шүү дээ. Гинтийн осол гарах юм бол гинт нөгөө дэр нь ажилдаг тийм ээ. Тэрнтэй адилхан санхүүгийн аюулгүй дэр гэж яриад байгаа. Тэр нэг гинт одоо орлогогүй болох үед одоо тодорхой санхүүгийн нөөцтэй байх гэдэг шаардлага 60% нь
нийт оролцогчдын 60% нь хангахгүй байна л да. Тэгэхээр энэ бүгд юутай холбоотой вэ? Санхүүгийн боловсралтай бас шууд хамааралтай байдаг. Боловсрал алга учраас яг энэ дээр нэг төдийлөн санаа зовсонгүй, төдийлөн ийм ач холбогдол өгсөнгүй ингээд яваад байдаг. Ер нь санхүүгийн боловсралтай хүн гэд бодох юм бол нэг онлын хувьд болоод зэх юм бол бид нар хамгийн гол зарчим нь юу байдаг вэ гэхээр хүн өөрийнхөө орлогоосоо илүү яг бага зардлыг гаргахыг л одоо боловсралтай хүн гэж яриад. Өөрөөр хэлбэл бага зардал орлогоосоо бага зардал гаргаж яах гэдэг маань ирээдүйн маргааштай тайван одоо тэр илүү гарсан орлогоо одоо жишээлбэл төлөвлөөд төсөвлөөд санхүүгийн зорилт болгоод одоо жишээлбэл янз бүрийн зорилгод ингээд ашиглаад яваад байдаг тийм ээ. Хоёрдугаарт санхүүгийн боловсралтай хүн гэдэг бол орлого зарлагын тооцооллыг байнга хийдэг. Өдөр тутмын, сар тутмын тэгээд нэгтгэгдээд хэдэн сараар өөрөөр санхүүгийн тооцоолол дээр бүртгэл дээр үндэслээд та одоо энэ зардлууд хэрэгтэй байсан уу, хэрэггүй байсан уу, энийг багасгах ёстой юу? Одоо жишээлбэл гэдэг асуудлууд гарч ирж байна тийм ээ. Нөгөө талаас хэмнэн чаддаг байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр битгий худалдан авалт хийжээ. Ер нь хүмүүс хэлдэг шүү дээ сэтгэл зүйчид ямар нэгэн томоохон за мэдээж талах тарианы юм яриаггүй томоохон юм худалдаж авах юм бол хамгийн багадаа 24 цагийн юм зай өгчөө. Чадвал 3 хоногийн зай өгчөө. Тэрний дотор 3 хоногийн дотор таны тэр одоо худалдаа авах гэсэн энэ сэтгэл хөдлөл чинь хэвээрээ байвал аваа тийм ээ. Нэг тийм 3 хоногийн дотор ач холбогдолгүй юм бол өөрөө тэгээд нэг ач холбогдлого болоод дуусчдаг байгаа. Дээр нь түрүү хэлсэндээ санхүүгийн зорилтуудыг тавих хэрэгтэй гэдэг. Зорилгогүй л ерөөсөө юм бүтдэггүй. Санхүүгийн зорилго гэдэг чинь ер нь тухайн хүний одоо мөрөөдөл ямар нэг ажлын төлөвлөгөөг мөнгөөр илэрхийлсэн л нэг юм одоо зорилго байна л да. Тэгэхээр нөгөө талаас зээл гэдэг бол их тийм өрийн дарамт гэж сүүлийн үед ярьдаг болсон тийм ээ. Манайхан ч гэдэг юм уу ер нь хүмүүс одоо аппликейшнэр ч гэдэг юм уу олон газраас зээл аваад байдаг. Эцсийн дүндээ энэ маань эргээд нөгөө төр өөрийнх нь амьдрал нэг хэвээ явахтанд бас тийм жоон дарамт болгоод байна л да. Тэгэхээр тэр зээлийнхаа өөрийнхөө удирдлагыг бас тодорхой хэмжээгээр хийх ёстой. Дээр нь өөрийнхөө эрхийг хамгаалах чадвартай байна гэж. Эрхийг хамгаалах чадвартай, дээрээс нь заллан ч гэдэг юм уу тийм хууль бус энэ юунд өөрийгөө одоо жишээлбэл оролцуулахаас хамгаалж чаддаг. Тэгэхээр энэ дотор мэдлэг байна тийм ээ. За магадгүй өөрийгөө хамгаална гэдэг нь юу хэлээд байна гэхээр ер нь бид нар чинь санхүүгийн зөвлөлт хороо чинь санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах ийм чиг үүрэгтэй байгууллага. Тэгэхээр хамгаална гэхээр нэг талдаа хууль тогтоомжоор хамгаалдаг дүрм журмаар. Хууль тогтоомж бүх зүйл ингээд нээлттэй ил тод шударга байгаа тохиолдолд бол оролцогч нараа бид нар мэдлэгээр сонголтоор нь одоо хангаж өгдөг. Тэгэхээр мэдээлэлтэй хүн гэдэг нь хамгаалагдсан гэсэн ойлголт бас ингээд явагдаад байдаг тийм ээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр юу ярих гэж байна гэхээр за санхүүгийн хэрэглэгч маань одоо санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авлаа гэхэд тодорхой хэмжээний гэрээний үндсэн дээр авж байгаа тийм ээ. Гэрээний явцад альва маргаан гарах юм бол хаана хандах юм? Гомдол маргаанаа хаана шийдвүрх юм? Энэ мэдээлэл хүртэл мэдлэгүүд хүртэл заавал зайлшгүй шаардлагатай байдаг. Ер нь санхүүгийн боловсролтой хүнийг ер нь 3 шинжээр нь одоо багцлаад ярих юм бол 3 шинжээр нь одоо үнэлээд байна л да. Яг юу хийж чадчихэв. Нэгдүгээрт нь болохоор сарынхаа төсвийг түрүү хэлсэн тийм ээ. Сарынхаа төсвийг хэрэгжүүлдэг. Батлаад одоо тэр төсвийн дагуу хэрэгжүүлж байна. Царын төсөв гэдэг чинь энэ дээр нэг бас нэг юм загварууд байдаг л да. Одоо 100 төгрөг оллоо гэж утгах 50-ын та тогтмол тийм том зардлууд таа өгчээд. Одоо байрны зардал ч юм уу, заавал төлөх зардлууд тийм ээ. За хоол унд ч гэдэг юм. 30% нь одоо гинтийн зардлууд байж байна тийм ээ. Ажлын газрын хүний төрсөн өдрөөс ихсүүлээд гэр оронтойгоо одоо магадгүй салхинд гарахаас ихсүүлээд за 20% нь хоримтлалд хадгалаа. Энэ зарчмыг барьдаг хүнийг одоо нэг зарчим нь. Хоёр дахь нь болохоор санхүүгийн аюулгүй байдлын дээр тийм
2-оос 12 сарын хугацаанд орлого тасарсан тохиолдолд та бусдаас өр зээл авахгүйгээр амьдралаа хэвээ явуулах ийм чадварыг яриад байгаа. За ер нь бол хамгийн боломжтой хувилбар нь 6 сар гэж байна. 6 сарын дотор та хинээс ч хамааралгүйгээр амьдрах ийм санхүүгийн нөөцийг одоо хоримтлсан байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт биш. Энэ бол мөнгөн хөрөнгөөр гэсэн. За мэдээж хүн бүхэнд тэр харилцан адилгүй л дээ. Жишээл хүүхэдтэй олон хүүхэдтэй бол олон хүүхдийнхээ тоогоор л тэр нөгөө мөнгөний хэмжээ ихсэх жишээтэй. Гуравт нь ирээдүйдээ хөрөнгө оруулах чадвартай хүнийг. Яагаад тэгэхээр хүн бүхэн хэзээ нэгэн цагт тэтгэврт гарна. Тэтгэврт гарна гэдэг маань нэг талаасаа одоо яг залуу цагийн цагт байгаа шиг хөдөлмөрлөх тийм боломжгүй болчтой тэтгэвртэй хамааралтай. Хоёрдугаар за хүчин зовлон гэдээ бас асуудлууд үүснэ. Хэдийгээр тэтгэврт гарсан хүний хэрэглээ багасдаг боловч за эрүүл мэндийн асуудлаас эхсүүлээд орлого олох боломж нь багасдаг учраас энэнд өөрснийгөө одоо жишээл бэлдэх асуудал бол хамгийн чухал байдаг. Гэхдээ залуучуудын хувьд бол энэ бол арай эрт. Тэгэхээр залуучууд бол ирээдүйдээ хөрөнгө оруулалт гэдэг нь магадгүй өөртөө хөрөнгө оруулахыг яриад байна. Өөрөө мэрэгших, сурах, тех маягаар орлогоо нэмэгдүүлэх гэдэг юм тийм ээ. За өөрийнхөө сайн сайхны төлөө хөрөнгө оруулж болж байна. Магадгүй тэр гадагшаа дотгошоо амрах ч гэдэг юм уу тийм ээ. Том одоо ипотекийн зээл авах, урьдчилгаа цуглуулах гэх юм. Иймэрхүү тийм хөрөнгө оруулалтуудыг бас заавал байж байгаа хэрэгтэй. Та сая хувийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тухай ярьлаа. Энэ талаар илүү дэлгэрэнгүй та мэдээлэл өгөөч манай сонсогчдод өөрийн амьдралдаа бас хэрэгжүүлэх зөвлөмжийг бас хүргээж. Өөрийнхөө санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд мэдээж тэр хувь хүнээс аягүй хамааралтай байдаг. Заавал одоо сурах, тасралтгүй сурах, ном унших, мэдээлэл унших. Янз янзын сүүлийн үед номнууд байна тийм ээ. Одоо жишээлбэл хэрхэн санхүүгээ удирдах вэ гэдэг юм тийм ээ. Тэрнээс гадна Сахилга бат аягүй чухал байдаг. Сахилга бат байна гэдэг бол одоо тогтмол одоо энэ одоо жишээл төсөв гаргачаад тэрийг тогтмол тэрийг хэрэгжүүлээд явна тийм ээ. Сахилга баттайгаар. Тэгэхээр эхний арга бол ерөөсө өдөр тутмынхаа орлого зарлагыг бүртгэжээ. Ингэснээр та нарын сарын одоо орлого зарлагын тэр тооцоол гараад байна. Энэ дээр үндслээд төсөв гарч ирнэ. Төсөв дээрээ үндслээд та нар хэрэггүй зардлуудаа яаж багасгах вэ? Том зардлуудаа яаж төлөвлөх вэ? Энэ ийм төсвөө төлөвлөх, тэрийг хэрэгжүүлэх ийм боломж нь үүсчээд байна л да. Яагаад тэгэхээр томоохон зардлуудыг бол заавал төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг. Жишээлхэд томоохон зардлуудыг төлөвлөхдөө бүр одоо хямдралын үеэр ч гэдэг юм уу, сонголт одоо томоохон худалдан авалтууд хийхдээ заавал үн нөхцлүүд дээр нь харьцуулж яаж одоо яаж одоо хэмнэх үү тийм ээ гэсэн асуудлууд явж байна. Нөгөө талаас санхүүгийн зорилтуудыг өөр дээрээ тавьжээ. Яагаад тэгэхээр энэ санхүүгийн зорилт гэдэг нь магадгүй та нар гэр бүлээрээ амархан тийм ээ. За магадгүй машин худалдаж авах ч юм уу, сайжруулах ч юм уу. Энэ болгон дээр та бүхэн зорилт тавьж. Тэр зорилт маань биелэгдэнгүүд дараагийнхаа илүү том зорилтыг ингээд тавиад ингээд яваад байна. За нөгөө талаас хоримтлал бий болгоо. Багч гисэн цалингаас түрүүний хэлдгээр 20% за хүн бохон өөр байж магадгүй өөрийн боломжоор хоримтлал хийгээд. Тэгэхээр жилийн дараа ихэд маш тодорхой хэмжээний тийм хөөрхөн үнийн дүнгууд гараад ирдэг. Тэгэхээр гинтийн орлогууд гарч ирдэг хүн тийм ээ. Тэр гинтийн орлогыг бол шууд тэр хоримтлал руу оруулахыг хичээж. Нэгэн тал та төлөвлөөгүй орлого юм чинь энэ бол таны хоримтлал байх хэрэгтэй. За зорилго болгонд өөрийн гэсэн одоо танс тусад нь гаргажээ. Болж игэл одоо таны орлого цалингийн данснаас автоматар 7 хоног ч юм уу баг дүнгээр авахын тулд тийм ээ. Шууд ингээд одоо далаа явах зорилтын данс руу машины зардал руу одоо ипотекийн зээлийн урьдчилгааны зардал руу ингээд данс руу ингээд ороод байгаад байх нь их зүгээр байдаг. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө юу яах хэрэгтэй гэх тийм ээ. Хэмнэх
юуг одоо толгойдоо маш зөв одоо суулгах хэрэгтэй. Яагаад тэгэхээр гэхдээ бүх юм хэмнэдэг гэсэн үг биш тийм ээ. Хүн чинь амьдрал баян одоо бас сайхан мэдрэмж авахын тулд тодорхой хэмжээгээр одоо гэр бүлтэйгээ нэг орой хоол идэх ч юм уу, кино үзэх, салхинд гаргах гэдэг юм уу. Иймэрхүү асуудлыг бол тэдэргүй одоо жишээл хийх ёстой. Гэхдээ тэрийг төлөвлөсөн байх ёстой байдаг байна. За хамгийн сүүлд нь бол энэ өр гэж асуудал байна. Өөрийнхөө удирдлагын дээр маш анхаарал тавьжээ. Өөрөөр хэлбэл хэрвээ олон одоо зээлтэй байвал аль зээл нь илүү тийм өртөгтэй зээл байна тийм ээ, хүүн өндөр байна. Тэрийг аль болох хамгийн түрүүнд юу яагаад багасгаад гэдэг юм барагдуулаад ингэж явах юм. Тэгэхээр санхүүгийн зорилт гэдэг төрөө яасан тийм ээ. Санхүүгийн зорилт бол айгүй тийм чухал байдаг. Тэгэхээр нэг жилийн хугацаанд зорилтууд үүж байна. Сая хэлдэг тийм ээ, далай руу явах, гэр бүлтэйгээ машин явах ч гэдэг юм. Энэ бол одоо аль эсвэл тэр нэг санхүүгийн аюулгүй байдлын дээрээ бүрдүүлэхийн тулд нэг жилийн дотор мөнгө хоригдлуулах зорилтууд байна. За дунд зэргийн зорилтууд тийм ээ, 1-3 хоногийн хугацаанд, 3 жилийн хугацаанд. Энэ бол одоо тэр ипотектэй холбоотой урьдчилгаа бүрдүүлэх. За хамгийн сүүлчийн тэр урт хугацааны зорилт гэдэг бол нөгөө тэтгэврт гарахтай холбоотой. Яагаад тэгэхээр тэтгэврт гарснаар та ажил хөдөлмөр хийсэн хийгээгүй тийм пассив урлагийг бүрдүүлэх юм 5-аас 10 жил юм уу 10-аас дээш жил ч гэсэн ийм төлөвлөгөө гаргаад явдаг. Ер нь сүүлийн үед миний таньдаг хүмүүсийг харж байгаад бол ер нь 5 жилийн төлөвлөгөөн дээр их ажиллаад байдаг байсан. Тэтгэврт гарахаас өмнө одоо 55 таа хүн 60 таа тэтгэврт гарлаа гэж бодоход 55-аас эхлээд тэтгэврт гарах төлөвлөгөөгөө ажиллаж байна. Санхүүгийн эрх чөлөө гэж яриад байдаг тийм ээ. Тэгээ санхүүгийн эрх чөлөө гэдэг бол нэг учиргүй дуртай юм аваад байдаг гэдэгтэй гол биш. Санхүүгийн дарамтгүй амьдрахыг яриад байгаа. Тэгэхээр энэ дээр хүрэхийн тулд хөрөнгө оруулалт хамгийн чухал байдаг шүү. Тэгэхээр ихэвчлэн унцаас авж जैन, хувьцаа авж जैन, бондууд авж जैन. За үл хөдлөх хөрөнгөрөө тодорхой хэмжээгээр энэ нөөц хуримтлал бий болгоод оруулж जैन л да. Тэгэхээр нэг өдөр тэр одоо нөөцийг бий болгодоггүй олон одоо удаан хугацаанд тасралтгүй баг багаар ингэж ажилласнаар ингээд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тийм боломж байдаг. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд тэгвэл мэрэгжлийн санхүүгийн байгууллагууд тэр дундаа санхүүгийн зохицуулах орноос ямар чиглэлээр ямар ажлуудыг хийж байгаа бол санхүүгийн зохицуулах орны үндсэн чиг үүргийн нэг нь болохоор хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах. Дөрөв хэлсэн тийм ээ, эрхийг хамгаалахын тулд мэдлэг мэдээллийг олох явдал айгүй чухал байдаг. Энэ утгаараа сангийн яам Монгол банктай хамтраад олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016 оноос хойш хэрэгжүүлээд эхэлсэн. 21 онд энэ хөтөлбөр дууссан хэдий ч өнөөг хүртэл тасралтгүй яваад байна. Тэгэхээр энэ хөтөлбөрт бол ялангуяа мэрэгжлийн байгууллагууд, зохицуулагч байгууллагууд, мэрэгжлийн холбоод асар их үүрэгтэй оролцдог. Мэрэгжлийн холбоод ялангуяа одоо энэ салбарынхаа хөгжлийг хангахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учраас энэ зах зээл салбарт итгэх тэр итгэлийг бий болгоход бол хамгийн үүрэгтэйгээр оролцоотойгоор оролцож байна л да. Тэгэхээр мэдээж энэ хугацаанд бол маш олон ажлуудыг хийгээд байна. Энийг бол дуртахад бол маш их хугацаа өнгөрнө. Зөвхөн 25 онд гэхэд бид хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл, даатгал, мөнгөний зах зээл гэд нэлээд тийм олон өдөрлгүүдийг зохион байгуулсан байдаг. Тухайлбал хөрөнгийн зах зээл 1072 хувьцаа гэдэг энэ нээлттэй өдөрлөгийг мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад 14 аймагт бүсчлээд өдөрлгүүдийг зохион байгуулсан байгаа. Энэ өдөрлөгт ер нь 10,000 гаруй иргэд оролцсон. Мэдээлэх, чадвар олгох, за бүр мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэх энэ ажлууд явсан байдаг. За олон нийтэд зориулсан ийм сургалтууд явж байна. Маш олон сургалтууд. Энэ бол мэрэгжлийн байгууллагуудтай зайлшгүй хамтарч ажилладаг. За нөгөө талаас бидний бас нэг сонирхоод байдаг зүйл болохоор ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр санхүүгийн мэдлэгийг хичээлийг оруулах ажил бол сүүлийн хэдэн жил явагдаж байна. Тэгэхээр энэ жил бид нэр сургуулийн өмнөх насны бага ангийн сургалтын хөтөлбөрт энэ санхүүгийн боловсролын талаар оруулах тэр сургалт агуулгыг хөтөлбөрийг боловсруулад одоо холбогдох байгууллагууд нь хөргүүлсэн байгаа. За ахлах ангийн сурагчдын хувьд бол бид level up гэдэг хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр одоо бас л бүсчилсэн хүрээнд аймагуудын хүрээнд 130 гаруй сургагч багш нарыг бэлтгэсэн. Энд ер нь бол нийт нөгөө нэгдсэн тоогоороо бараг 5,000 ахлах ангийн сурагчид ингээд хамрагдаад байгаа. Нөгөө талаас яг өнөөдрийн байдлаар бид яг юу хийж байгаа гэхээр бас л одоо санхүүгийн цол хорооны зохицуулалтын салбарт хамаарагддаг 11 мэргэжлийн холбоотой зохицуулагч зохицуулалттай этгээдүүдтэй хамтраад одоо цагдаагийн байгууллагатай хамтраад хаширбай гэсэн ийм компанид ажлыг орон даяар өрнүүлж байна. Тэгэхээр энэ бол цахим заллангаас яаж иргэд өөрийгөө хамгаалах юм бэ? Юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг ийм цахимаар одоо мэдээлэл мэдлэг олох ийм хөтөлбөр байгаа юм. Таны саяын дурдсан санхүүгийн боловсролыг дээшлүүлэхтэй холбоотой энэ мэдээллүүдийг манай олон нийт үзэг сонсогч нар маань ямар мэдээллийг сурвалжаас хүлээн авах боломжтой вэ? Интернет хөгжсөн өнөө цагт бол цахим ертөнцөөс бол маш олон мэдээллүүдийг авах боломжтой байдаг. Зүгээр эдгээрийг ингээд багцлахыг оролцсон нэг ийм цахим хуудас байдаг. Энэ Монгол банк санхүүгийн цол хороотой хамтраад латинаар санхүүгийн боловсрол чиглэмэн гэсэн ийм цахим хуудас байдаг. Энэ дотор орох юм бол одоо яг өөрийнхөө хүссэн хоримтлол, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, даатгал гэдэг бол одоо жишээл санхүүгийн эрсдлийг бас удирдах байгаа, хамгаалж байгаа бас нэг аюул том чухал ийм сэдв. Санхүүгээс гадна энэ чинь эрүүл мэндийн тийм ээ амьдралын даатгал гэдэг бол ерөөсөө хүн одоо тэр насан туршдаа одоо эрүүл мэндэд учирч байгаа эрсдлийг хааж байгаа нэг хэлбэр. Энэ эрүүл мэнд гэдэг бол ерөөсөө бас түрүүний хэлдэг мөнгө сайн сайхан байдалтай шууд хамааралтай. Тэгэхээр эдгээр мэдээлэлүүд бол энэ сайтаас бол шууд сайтад зочлоод одоо авах боломжтой. Гэхдээ зөвхөн одоо жишээлбэл бүх сувгийг бүх их сурвалжийг та бүхэн ашиглахыг би зөвлөдөг олон талаас тийм ээ. Тэгэхээр Google ч гэдэг юм уу цахим ертөнцид ороод хайлт хийхдээ санхүүгийн боловсрол яаж дээшлүүлэх үү, яах вэ гэж асуухад бол ерөөсөө баг маш олон хувилбарууд гарч ирдэг. За дээрээс нь хэвлэмэл бүтээгдэхүүнүүд одоо гадны энэч бай, орчуулгууд байна. Одоо манай монголчууд ч гэсэн бас хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг гаргасан байгаа. Эднээс бол авахд бол таны сонголт. Таны бас сонголтолтой. Тэгэхээр яг юунд зориулж байгаа гэдэг. Тэгэхээр эдгээрээс одоо мэдээлэл авахыг бол би зөвлөж байна. Санхүүгийн цол хорооны цахим хуудаснаас бас тодорхой мэдээллийг илүү наривчлсан мэдээллийг авах бүрэн боломж байдаг шүү. Энэ чиглэлээр санхүүгийн зохицуулах хороо цаашид ямар ажлуудыг төлөвлөд байгаа вэ? Яг одоо төлөвлөж байна. 26 ондны ажлын төлөвлөгөөнд одоо бас орон нутагт ялангуяа орон нутгийн иргэдэд энэ хөрөнгийн зах зээлтэй холбоотой, даатгалын зах зээлтэй холбоотой энэ сургалтуудыг бүсчилсэн байдлаар аймагуудад зохион байгуулахаар яг одоо ажлын төлөвлөгөө хийгдэж байна. Яагаад тэгж хэлж байна гэхээр ялангуяа та бүхэн сонссон байх засгийн газраас төрийн өмчтэй компаниудыг одоо хувьчлах энэ шийдвэрүүдийг, чиглэлүүдийг гаргасан байгаа. Тухайлбал Эрдэнэс 5 толгой. Эрдэнэс 5 толгойн хувьцааг одоо хөрөнгийн биржээр арилжаалахад одоо иргэдэд одоо 1072 хувьцааг үнэн төлбөргүйгээр эзэмшүүлсэн байдаг төрөөс тийм ээ. Гэтэл бидэрт бол маш тийм гашуун туршлага байдаг. 90 онд өмч өвчлөлийн үеэр иргэдэд бас л нийгмийн баялагийг хуваарлсан, амьдралын дээшлүүлэх, нийгмийн баталгаагийн сайжруулах гэсэн маягаар үн төлбөргүйгээр одоо ховчлолд оролцох эрх олгосон боловч мэдлэг мэдээлэл олгоогүйгээс болоод иргэд өөрийнхөө тэр эрхээ хөрөнгөө үнгүүдүүлээд одоо бусдад зарж үргэлжлүүлсэн ийм асуудал гарсан. Үр дүнд нь юу болсон бэ гэхээр цөөн хэдэн хүн мэдээлэлтэй хүмүүс одоо томоохон компаниудын улсын үйлдвэрийн газруудын эзэн болоод хувирсан тийм ээ. Тэгэхээр энэ явдалд автагдахгүй тулд иргэдэд за энэ хувьцаа гэж юу юм? Энэ хувьцааны ач холбогдол нь юу юм? Та нар энэний үн чинь нь юу гэдэг? Энийг бити одоо ч зараад үрээд яваатгаач. Эн чинь ирээдүйд одоо шил танаа юу гэдгийг амьдралын чинь үр хөвгдөө чинь баталгаа болох юм аа. Бүр дээрээс нь нэмж та нар одоо шил энэ санхүүгийн зах зээлд хэрэглэгчээр ороод даатгалд одоо жишээл эрсдлээ даатгаад өөр хувьцаа компанийн бонд ч гэдэг юм уу энэ салбарт одоо идэвхтэй оролцуулахыг ингэж
зорж энэ ажлыг зохион байгуулж байгаа. Мэдээж зөвхөн хөрөнгөний зах зээл гэхгүй одоо зохицуулалтанд хамрагддаг банк санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн хоршоо, за бүхэл одоо захим санхүүгийн хэрэглээ, үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй холбоотой энэ мэдлэг мэдээллүүдийг эргээд одоо иргэдийн нөгөө хэрэгцээ шаардлагад нь нийцүүлээд хөтөлбөр боловсруулаад тэгээд зохион байгуулах. Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтийн хамтын ажиллагааны талаар та өөрийн бодлоо хуваалцвал. Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн нэгтлэн бодогчдын институттэй сүүл маш олон жил нэгт хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр цаашдаа санхүүгийн зохицуулах хороо орон нутагт өөрийн гэсэн орон нутгийн төлөөлөгчтэй байдаг. Институт маань бас өөрийн гэсэн орон нутагт одоо салбаруудтай. Тэгэхээр энэ чиглэлээр улам юм хамтраад орон нутаг зохион байгуулж байгаа сургалт хөтөлбөр өдөрлөгүүд бол маш тийм хамтарч нэгт ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Дээр нь одоо бид нар янз бүрийн сэтгүүлүүд хорооноос санхүүгийн хүртээмж сэтгүүлүүд гаргадаг. Институтээс бас мэргэжлийн сэтгүүлүүд дээр бол одоогийн санхүүгийн боловсролын чиглэлээр маш тийм мэдээллүүдийг сүүлийн үед аягүй тийм эрчимтэй гаргаж эхэлдэг болсон. Тэгээ энэ ажил маань улам хүчтэй, тийм хүртээмжтэй явах болов уу гэж бүрэн итгэлтэй байна. Баярлалаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр бид олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролын тухай ярилцсан. За санхүүгийн зохицуулах хорооны компани засаглал, комплайнсийн хэлтсийн дарга авир оролцож бид бүхэнд хувийн санхүүгийн мэдлэг боловсролыг хэрхэн дээшлүүлэх, хэрхэн сахилга баттай байх тухай мэдээлэл зөвлөмжийг хүргэлээ. Баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд нь ажлын амжилт хүсье.